Тэгэхээр киноны мань үйл явдлууд ирээдүйн өмнөд Африкт болж өрнөх ба тус улсад гэмт хэрэг хэрэг сэтэрч өдөр бүр цагдаа нар амьсаа алдаж байсан тул засгийн газар нь дахиж нэгж цагдаа амиа алдах ёсгүй. Тиймээс цагдаа нарын ажлыг андроидуудаар хийлгэж бай гээд зэвсгийн үйлдвэрүүдэд захиалга өгч тулааны чадвартай андроидууд бүтээлгүүлж аваад хиймэл оюун ухаанд суурилсан тулаанч цагдаа болгож гэмт хэрэгтнүүдтэй тулдуулаад гэмт хэрэгтнүүдийг алхаж гიშгэх газаргүй болтол нь буулган авч эхэлдэг. Энэ бүсгүй бол Мишель засгийн газар болон цагдаагийн газар захиалгаар тулааны чадвартай андроидуудыг нийлүүлдэг компани захирал. Харин энэ бол Вилсон. Цагдаагийн албанд яг одоогоор зүтгэж байгаа бүх андроидуудыг бүтээсэн эрдэмтэн. Ер нь бол оюун ухаан ур чадвараараа аль хэдийнэ бусдад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн. Хэдий тийм ч түнд дургүй түүнийг хүлээн зөвшөөрдөггүй Мүүс химээх бас нэгэн эрдэмтэн эдний компанид хамтдаа ажилладаг. Мүүсийн Вилсон тургуу байдаг шалтгаан нь цэвэр атаархлын шинж чанартай ба Мүүс химэл оюун ухаанаар тулалддаггүй харин оронд нь алсын зайнаас гар удирддаг тулааны робот бүтээгээд өөрийнхөө бүтээсэн роботоо худалдаанд гаргах гэсэн чинь асар том, царай, муутай, хитрхи үнэтэй бас ашиглахад хүндрэлтэйгээд хинийж анхаарлыг таталгүй өнгөрч Вилсний бүтээсэн андроидуудын захиалга нүдэн дээр нь өдөрт хэдэн зугаараа нэмэгдэж байсан тул Мүүс Вилсний бүх үйл хөдлөлүүдийн сим ажиглаж алдаа гаргах мөчийг нь отож өөрийн мэдлэгүй үзэн ядаж эхэлдэг. Нэг өдөр эдний компани засварын хэсэгт цагдаагийн үүрэг гүйцэтгэж явсан андроид хагас гэмтэлтэй ирж гэмтлээ янзлуулад буцаж албандаа гарч нисдэг тэргээр гэмт хэрэгтнүүдийг хөөж эхэлдэг. Тэгтэл Ninja, America, Yolandi, Pitbull гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй жижиг дээрмийн бүлэг машиндаа хард тамхи аччихсан андроидуудаас зугтаж яваад хотынхон хамгийн том мафийн бүлэгмийн босс Hippo гэх нэртэй нөхөр дээр ирээд цагдаа нараас арай их гэж зугтаагаад хард тамхи чи авч ирлээ шүү гэж хэлэнгээ. Машиныхаа твшийг нээтэл цагдаа нараас зугтаж хурдтай давхиж явсан машиных нь арын хэсэгт Hippo-гийн хард тамхи газраар цацраад тэн хагас нь ашиглах боломжгүй болсон байдаг. Тэгтэл Hippo хард тамхиг нь тээвэрлэж ирсэн Ninja-гийн амруу нь буугааж ихэж байгаад 7 хоногийн дотор 20 саяыг олж ирээрээ гэж тушаангуудаа Pitbull хэмээх найзыг нь буудан хороож энэ үйл явдалтай зэрэгцсэн цагдаагийн андроидууд гэмт этгээдүүдийн байршлыг олоод шууд дайралт хийж нэг хэсэгтэл ширүүн галт мөргөлдөөн үүсч гэмт этгээдүүд талд тийш зүгтэн гүйлдэж Ninja-гаар ахлуулсан жижиг дээрмийн бүлэглэл андроидуудаас амжилттай мултраад нуучандаа ирцгээдэг. Харин телевизийн мэдээгээр дөнгөж саяхан болж өнгөрсөн цагдаа нар болон мафийнхны мөргөлдөөний талаар шуурхай газар дээрээс нь шууд мэдээг дамжуулж цагдаагийн албанд зүтгэж буй андроидууд бас нэгэн гэмт бүлэглэлийг буулган авлаа гэж сэтгүүлч хэлтэл үнийг нь үзэж байсан Вилсний ажлын газрын хамт олон энэ бүхэн бол чиний гавья гэд түүнд баяр хүргэж харин Мүүс булангийн судлаасаа атаархлын харцаар ширтэж ариун цэврийн өрөөндөө орж бараг л уйлгаашхдаг. Тэгэд хүн энд өөрийг нь үзэн ядаж байгаа гэдгийг огтхонч мэдээгүй. Илүү ихийг хийх, бүтээх хүсэл эрмэлзэлтэй залуу эрдэмтэн Вилсон хэмэл оюун ухааныг дараачийн шатанд нь гаргах зорилгоор хэдэн жилийн турш гав ганцаархнаа нэгэн төсөл эхлүүлээд төсөл дээрээ зогсоо зайгүй ажиллаж байгаа ба тэрхүү төсөл нь андроидуудыг өөрийн гисэн сэтгэл хөдлөлтэй яг л хүн шиг болгох явдал. Нэгэн өдөр Вилсний ажиллаж байсан төсөл нь гинэтхэн амжилттай болж хизээж баярлж байгаагүйгээрээ баярлж байтал өөрийнх нь талаарх бүх мэдээллийг гэмт этгээд Ninja болон Yolandi хоёр гуглдж харангаа энэ нөхрийг барьж аваад цагдаа нарт хийж өгсөн шиг нь андроид хийлгүүлж өөрсөддөө авцгаая. Хэрвээ манай бүлгэм тулаанч андроидтой болчих юм бол ганцхан дээрм хийгээл асуудалгүй Hippo-гийн 20 саяыг төлж чадна гэснэ. Жинхнээсээ Вилснийг барьцаалж аваад өөрсөддөө тулааны андроид хийлгэж авахар болцгоодог. Ингээд маргааш нь Вилсон захиралтайгаа уулзаад өөрийнхөө амжилттай дуусгасан нууц төслийнхэн талаар хэлтэл захирлна. Манай компани бол зэвсэг үйлдвэрлэдэг компани болохоос гэрийн үйлчлэгч үйлдвэрлэдэг компани биш. Чи наад бүчгүй бодлоо толгооноосоо арчиж хай гээд өрөөнөөсөө хөөн гаргатал Вилсон ажлынхаа засварын хэсэгт очиод өмнө нь тулааны үеэр эвдэрсэн андроидуудын сэлбэгнээс нууцаар компанийнхаа нэг машин руу ачаад гэртээ авчиж туршилтаа хийж үзэхээр явж байгаад өөрийг нь барьцаалахаар отож байсан дээрэмчдэд барьцаалагддаг. Тэгэд Ninja Вилсон руу буугаад тулгаж байгаад үх эсвэл бүтээ гэсэн хоёр сонголт өгөнгүүтээ тулаанч андроидоо нэгтэл Вилсон машиндаа ачиж явсан андроидуудынхаа сэлбгүүдийг угсарч нийлүүлээд өөрийнхөө бүтээсэн сэтгэл хөдлөлийн мэдрэмжтэй андроид бүтээх програмаа уншуултал андроид ачаалж асаад цоо шинээр ухамсарт андроид мэндэлдэг. Ингээд Вилсний хувьд бүтээсэн андроид нь түүний хүүхдээс огт өөрсгөө санагдаж өөрийгөө би чамайг бүтээсэн бүтээгч чинь байна.
Харин чи бол миний хүүхэд хэмээн танилцуулж, Yolandi андроидыг нь яг л нэлэх хүүхчиг хөөрхөн юмаа хэмээн өгөхөөртөөд Chappy хэмээх нэрийг өгдөг. Тэгсэн чинь Ninja Wisnik за одоо энэ чинь нэр байхгүй эндээс арилж үз гээд хөөж уулангуудаа маргааш нас нь Chappy-г өөршихээ. Гэмт хэрэгтэн болохоор бэлтгэл нэг л болж өгдөггүй. Учир нь Chappy бол дөнгөж мэндэлсэн хүүхэд, харин Ninja бол архаг гэмт хэрэгтэн. Тэгээд Yolandi ирж бэлтгэлийг нь болиулаад Chappy-г асарч улмаар ээж нь болж, харин жинхнээсээ төрсэн хүүшгээ санаж яваа Wilson амиа үл хайхран гэмт этгээдүүдийн новчонд ирж Chappy-д эхнээс нь бүхнийг яг л жаахан хүүхдэд зааж сургадаг шиг заан сургаж, эдгээр зөөлөн үйлдэлүүдэд нь дургуутсан Ninja нэг өдөр Chappy-д хатуужлах хэрэгтэй. Тэр над шиг гангстер болох ёстой гэд машиндаа суулгаж хөдлөөд новчнаасаа нэлээ хоол газар аваачиж машинаасаа булгангуудаа "Хүмүн чи жинхэнэ бодит ертөнцтэй танилцах цагчин болсон" гэж хэлээд ганцаархан нь үлдээнгүүтээ буцаад явчихдаг. Тэгтэл цагдаа нарт дургүй тэднийг үзэн яддаг хорооллын хүүхдүүд цагдаагийн андроид гээд Chappy-г зодож галдан шатаатал Chappy зүгтэж яваад өөрийг нь бүтээсэн бүтээгчд нь атаархаж явдаг мөс болон түүний хүмүүстэй таарч баригдаад тамлуулж, зодуулж, нүдүүлж, өрөөсөн гараад хайруулж арайхийн амьд мултар зүгтаад өөрийнхөө аав ээж хэмээн бодож буй дээрэмчдийнхээ нуучинд бэртэлтэй ирдэг. Тэгтэл Yolandi болон Америкийн хоёр Wilson-ы машинаас авсан сэлбэгнүүд дундаасаа нэг гар олж ирээд тайруулсан гарных нь оронд суйлуулж өгөөд Chappy-гийн биенийх нь батарей дуусч унтрах гэж байгаа болохыг нь олж мэддэг. Тэгтэл Ninja Chappy-д "Хэрвээ батарей чинь унтрах юм бол чи үүр дөхөх болно. Одоогоор бидэнд шинэ батарей худалдаж авах мөнгө байхгүй. Ер нь чи дээрэм хийхэд тусал. Тэгээд дээрэмцэн мөнгөөрөө чамд шинэ батарей худалдаж авъя" гэж хэлтэл Chappy баярлаад маргаашнаас нь дээрэмчин болох бэлтгэлээ хийж эхэлдэг. Is to get one of Daddy's cars back. Where is it? Hey, there's a dick right there. Hey, Cock! Huh? You don't steal cars from Daddy! Cars! Oh, jeez! What are you doing? Don't steal Daddy's cars! Whose cars? Come here, Chappy! Please! Daddy needs the cars nice and fresh. Like, why smash the car, man? Okay, I see. Chappy, now, that's you. Hi, officer. Get out! Why you steal Daddy's car? Don't steal other people's things! I'm a pimp! Нэг өрөө Wisnik нэгч нүдээр харж чаддаггүй мөс ажлынхаа толгой компьютер руу нэвтэрж ороод цагдаагийн албанд зүтгэж буй. Wisnik бүтээсэн андроидуудын нэгдсэн сүлжээг хакертаж системийн доголдол гаргаж ачааллуулаад улсынхаа бүх андроидуудыг устгахтал Chappy ч мөн ялгаагүй системийн гэмтэл авч Wilson Chappy-гийн биеийг ажил руугаа нууцаар тээвэрлэж ирээд системийг нь дахин идэвхжүүлээд асааж чаддаг. Гэвтэл Chappy өөрийнхөө батарейн дуусч буй биед нь дахин шинээр батарей суулгах боломжгүй гэдгийг мэдээд өөрийнхөө одоогийн биеийг өөр андроид руу шилжүүлэхээр өөртөө зориулан шинээр програм бичээд оюун ухаанаа өөр андроид руу хуулах үед хэрэг болохоос хэрэгслүүдийг аваад Wilson-ы ажлаас нь гарч нуувчандаа ирэнгүүтээ Ninja болон Yolandi хоёрт өөрийнхөө програмыг өөр андроидын бие рүү хуулаад өгөхгүй байх боломжтой ба тэрхүү програмаа бичиж чадсан талаараа хэлдэг. Харин хотынхын хувьд бүгд цагдаагийн андроидууд унтарснаас болж хаа сайгүй өмэн өсч шоронгийн хоригдлууд эрх чөлөөт нийгэм рүү хөл тавьж хотын хамгийн том гэмт бүлэглэлийн бос хипхоп бүх гишүүдэд цуглуулад амьд байгаа цагдаа нарыг алхаар хөдөлж цагдаа нар ч мөн ялгаагүй гэмт этгээдүүдийг зогсоохоор хөдөлж хот бүхэлдээ иргэний дайны үеийн байдал руу шилждэг. Тэгээд маргааш нь Ninja Chappy-д чамд шинэ бие худалдаж авах мөнгө хэрэгтэй явж дээрэм хийцгээе гээд бэлэн мөнгө тээвэрлж явсан цагдаагийн машиныг дээрэмдэж тухайн дээрмийг телевизээр шууд дамжуулж хотод нь ганцхан ширхэг асаалттай үлдсэн андроид дээрэм хийж байгааг харсан хүн бүхэн гайхаж хотын хамгийн том мафийн бүлэглэлийн босс Hippo уг дээрмийг шууд дамжуулж бүм мэдээг үзээд би тэр андроидыг өөртөө амаар байна гэд Ninja-гийн нууц руу хөдөлж энэ их үүмэн самууныг үүсгэсэн мөс захирлынхаа өрөөнд орж ирээд нэг л их бусдын сайн сайхны төлөө санаа зовсон хүний дүр эсгээд өөрийнхөө бүтээсэн дайны зориултаар Ровто инх тайвны төлөө яг одоо ашиглах цаг нь болсон. Захирлаа та надад зөвшөөрөл өгөөч. Би энэ хүмүн самууныг зогсоож чаднаа гэж
Гуйсаар байгаад өөрийнхөө роботыг асаах эрхээ аваад шууд нинжагийн нууч руу Чапиг хорох санаатаа хөдөлж үүнтэй зэрэгцсэн Вилсон болон мафийн босс Хиппо хоёр ч муу ялгаагүй. Чапиг авахаар нинжагийн нуучанд зэрцгээж Хиппо нинжаг харангуутаа чи андроидтойгоо цуг мөнгө дээрэмдсэн бидтэй телевизээр гарч байсан. Тэр дээрэмдсэн мөнгөө бас наад андроидтойгоо надад өгөөд өөрөө амьд үлд гэж хэлтэл нинжа дургуутсаж чаддаг юм бол аваараа гэж хэлээд гал нээтэл өөрсдийг нь алахаар ирсэн мөс роботоор гинтгэн нэмж агаараас галлаад гурвалсан тулаан өрнөдөг. No, mommy! Mommy! Энэхүү тулааны дараа Ёлонди үхлийн шарх авч харин Чапи шархсан Вилсоныг аваад ажил руу давхиж ирээд өөрсдийг нь алахаар роботороо дарилт хийсэн Мусийг нэг сайн гихчин гөвшөж өгөнгүүтээ эдний компани засварын цех руу шархсан Вилсоныг оруулж ирээд мэдээлэл дамжуулах дуулга өмсүүлэнгүүтээ өөрийнхөө биеийг хөрвүүлэх гэж зохиосон програмаараа өгөж байсан Вилсоныг андроидын бие рүү амжилттай өргүүлж чаддаг. My God, I'm alive. Харин цагдаа нар Мөс рүү дайрсан Чапиг устгахаар эрцгээтэл Чапи өөрийнхөө биеийг хамгийн ойрхон байгаа унтраалттай андроид руу хөрвүүлж бүтэн цэнэгтэй шинэ биетэй болж аваад бүтээгч Вилсонтойгоо цуг зүгтэж нинжагийн нуучанд эрцгээгээд Ёлондигийн оюун ухааныг хуулж авч байсан мэдээлэлтэй флаш дискийг нинжагаас аваад Ёлондиг дахин бүтээхээр цоо шин андроид бүтээгээд оюун ухааныг нь хуулан суулгаж буй дүр зураглалаар энэхүү кино төгсдөг. I'm a ninja! Yo, my life is like a video game.